Тин дон байна. За өнөөдөр яагаад би ингээд ганцаараа сууж байна вэ гэхлээр мэдээж гэрлээ маань хөдөө гэрлүүгээ явсан. За тэгээд би ингээд гэртээ ер нь бол нэг 20 хоног ганцаараа байж байна. За тэгээд өнөөдрийн хэдүүлгийнх нь хамтдаа хийх бичлэг бол unboxing гинэ. Шивэлтээс хэдүүлэг бөндөө. За манай мик маань ийм ширээний мик байгаа. За тэгээд илүүцтэй яриад явах уу? Хэдүүлээ бөндөө гоё задлцгаая. Unboxing хийцгээе. За шууд нэр гэрлээд ерөөсөө мик авснаа хэлээгүй. Тэгээд гэрлэг явцсан дараа мик авсан. Гэрлэг эргэтнээс ийм surprise барих гээд хэлээд гоё эргэтэн шинэ миктэй болцсон хэдүүлээ байж байвал гоё байх хаа гэж бодоод ийм мик авсан. За мик нэж үзье та. Байна. За энэ микрофон цэг юм ингээд газраас авсан. Тэрнийх нь юм юу тань. За гоё. Ингээ хайрцаг дуурахаа мартсан биш нэрээ. За хайрцаг чи ингээ тавьчих. За ийм зүүлэн ийм парлантай. За энэ парлантай ийм л яг л үлгэдэй өгчиг юм парлантай гарч ирж байна. За энэ чинь ингээд тайлбар маань тайлбарын ном гэх юм уу нэг ч одоо ном бяцхан ном гэх юм уу. За энэ микрофоны хадлаар ингээд бичсэн байна. За тэгээд микрофоны хэдүүлээ гаргацгаая. За энэ микрофоны маань холбогч нь байна. Дараах нь одоо яг үндсэн микрофоно хэдүүлээ нээж үзье. Гэл тарай алхаа авч байгаа шүү. За. Тэгвэл хамтдаа юутнаас нь гаргацгаа. За хэдүүлээ ийм гоё микэр ингээд бичлэг хийгээд байх юм даа. Шинэ юм задлахчихсан гоё шүү. За. Тэгэл одоо бөөндө хамт асаанаа. Тэгээ асаагаад гоё мик тэгээ бичлэг нэ. Одоохондоо энэ мик ямар ч микгүй бичлэг хийж байгаа. Тэгээ миктэй микгүй хийж байгаа, миктэй хийж байгаа хэдүүлээ ятаг одоо хурдхан үзтгэе. Миний өсмөс бүр амар сексисэн мод ингээд бүр гэрлээгүй бич бүр ингээд өнгө дарцсан л өнгө муутай л энэ дөө. Гэрлээ мал намайг ингээд өнгө оруулах юм да. Одоо ингээд хажууд гэрлээ сууж исэн бол би өс маань ийм артайсан байсан ч гэсэн өнгөлөг харагддээ шүү дээ. Гэрлээ авах болохоор бүр үсаар зайсан бүр мэдэгдээд бүр өнгө дараад царай дараад тэг ямар сандаа нөө ганцаархнаа ингээд сууж байгаа болохоор ганцаараа сууж байгаа болохоор нэг дэлгэц хоосон санагдаад болтгоо. Тэгээ хоосон санагдаад ингээд Marvel спикерээ ард нь алхаа тавьчаад сууж байна. Тэгвэл ганцаараа ингээд ийм том ширэнтэй ганцаараа суухаар сэнэ ганцаардаа хоосон санагдаад нэг тийм. За гээд USB маань. За энэ ч бас хамт ингээд чивч маань байна. Одоо энэ миктэйгээ энэ чивчээ залгаад тэгээд яг өөрийнхөө нөгөө ярьж байгаа одоо ASMR хийх юм бол яг нөгөө нэг өөрийнхөө идж байгаагаа ч юм уу өөрийнхөө ярьж байгааг ингээд яг шууд сонсоод хийх нэ. За энэ дотор ийм хоёр шилжүүлэгч маань Type-C нэг нь iPhone-ы шилжүүлэгч маань байна. За ингээд одоо гол ажил руу орцгоё хэдүүлээ. За ингээд залгалаа. За одоо микнийхаа дор залгалаа. За хэдүүлээ миктэйгээ асаад байгаад гоё танилцсанаа тий. За шууд утас руу холбоод хэдүүлээ. Үзчихье.
За шууд бичлэг маань өнгөөр л явчихсан шүү дээ. За та хэд тэгэхээр сонсогдож байгаа болоо би ажиллаж байгаа болоо одоо үзтгээ. Чигчээ зүгээд одоо ажиллаж байгаа хэсгээ би өөрөө шууд үзье. За тэгээд хэдүүлээ микнийхаа бас гоё юмнуудтай танилцсанаа. За ингээд чигчний оролдоо байна. Чигчний оролдоо хийлээ. Нэг чигчээ зүүлээ. 1 2 1 2. За. За одоо энэ ингээд ийм цөөрөтэй сонсогдож байгаа шүү байна та нарт. За одоо яг ингээд хэвэн болгоё. За одоо хэвэн болсон. За. За нэгдүгээрт энэ маань ингээд өнгөн солигддог байгаа. Пүү. За ийм ингээд За энэ өнгө нь болохоор ингээд автоматар ингээд гэрэл маань өөрөө солигдоод байх юм байна. За хэдүүлээ гоё диндон маань ягаан юм чин гоё ягаан өнгөн дээр тавьчихъя. За та хэд хэр сонсогч байна гоё ийм шинэ миктэй бичлэг хийвэл гоё сонсогдохоор байна уу? Гоё сонсогч байгаа сте. За одоо өөр энэ микт юу лээ? Ингэдэг. Ингээ саяных шиг ингээд янгот дуу маань шууд ингээ хаагдаж байна. За тэнгүүт дараа нь ингэдэг юм бэлээ. Чи. За одоо энэ ASMR ихэд энэ тохиргон дээр амар гоё. Одоо арай миний амны чимээ илүү гоё сонсогдож байгаа та нарт. Зүгээр ингээл юу ч идэггүй амаа хөдлөх гоё дуурч энэ тэгэхээр хэдүүлээ юм идвэл цаашдаа ASMR хийгээд юм идвэл маш гоё сонсогдох байгаа. Ийм гоё сонсогдож байна. За ингээд ийм гоё шинэ миктэй босонд хэдүүлээ бөндөө алгадаш. Одоо ингээд алгадаж байгаа учраас одоо ингээд бид хоёр ингээд шинэ миктэй болоод яачих юм бол та нарт бас ингээд үзэхэд илүү гоё тухтай болно. Үзэхэд илүү гоё юм өнгө зэмжтэй тухтай та хэд ингээд бид хоёр юм ярихад одоо та хэд сонсоход илүү тааламжтай гоё юм сонсогдуулахын тулд ингээд мик та нартай зориулж юу нь бол авлаа. За. За тэгээд энэ маань ингээд 1 2 1 2 ингээд цөөрөө оруулж байна. 1 2 1 2. Тэр ингээд цөөрөө орж байна. За тэгэл би одоо ингээд цаашдаа сайн хиндээ яг сайн танилцаагүй байгаа болохоор цаашдаа бас яг илүү тохиргоо олвол та хэд гоё ингээд яана энэ микнийхаа одоо юу гэх ганцаараа ярих тэнцэгтэй ямар балаа юм бэ те. Яа ингээд гэрлээ байхаар чи ингээд нэг гоё нөхөөл нэг нь юм марчвал нөгөөх нь хажуунаас нь яриад нөгөөх нь юм марчвал нэг нь хажуунаас нь яриад ингээд гоё хамтдаа ярих ч амар гоё гэдэг. Ингээд ганцаараа ингээд камерын өдөөс харж байгаа ганцаар ярихаар айгуу тийм уйдгартай байна. Гэрлээ маань хурдан ирээсэй л гэж бодож ин дөө би ч одоо өөр юу бодох вэ ингээд өрөөндөө ганцаараа л ингээд байхаар чи бас уйдгартай л нөгөө дандаа хамт байсаргаа сурчдаг юм байна. За тэгээд ийм гоё миктэй ямартайч боллоо. Хэдүүлээ гэрлээ гэхээр энэ миктэйгээ бүр олон гоё бичлэг хийнэ. Тэгтээ гэрлээ гэхээс өмнө бас би ганцаараа ямар нэгэн бичлэгний санаа олвол ганцаараа хийх бичлэгний санаа олвол бас хийнэ. Та хэдэд бас намайг ганцаараа хийлгэх бичлэг одоо нэг гэрлээ нэг 10 гаруй хоногийн дараа ирэх байх. Тэгээд ганцаараа хийлгмээр байгаа бичлэг байвал бас комментэн дээр бичээрэй. За тэгээд би одоо миктэйгээ илүү гоё танилцаад микнийхаа давуу талыг илүү гоё өөрөө олж мэдчихэд тэгээд та хэдэд бас гоё бичлэг хийнэ. За ингээд бид хоёрыг дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Миктэй болсон илүү гоё сонсогдож байгаа гэж найдаж байна. За ингээд subscribe дарахаа мартаоцай. Нэрээ бас нэг юм санчлаа. Энэ мик маань бас ингээд спикертэйгээ AUX-аар залгаад тэгээд караоке гэж болдог. Яг спикер яг дууга тавьж байгаа шууд караоке гэж болдог. Бас гоё тэр нь гоё уйдахгүй. За тэгээд чивчээ зүүж ягаад өөртөө сонсоод караокесэн ч болно. За тэгээ ингээд бичлэгээ чинь ийм олон гоё давуу талтай байх нэ. За ингээд бүгдээрэнд нь бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Subscribe дараарай, лайка дараарай. Баяр таа.